За эрүүл мэндийн салбарт нэг юм богссон асуудал байгаа даа. Юу гэхээр хэсэг бүлэг сүлжээ бий болгосон хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг шимэгчилж маш олон жил амьдардаг. Бүр ингээд хүний өвчнөөр бизнес хийгээ тэргүүрээ орлого олоод тэргүүрээ зориултын бусаар ялангуяа энэ дээр одоо сая хэлж батлагдсан төсвийг зориултын бусаар ашигладаг. Дээрээс нь уламжлалт ангаахын мэрэгжлийн эмч байхгүй. Маш олон жил болсон. Гэтэл Улаанбаатар хот тэр дундаа Монгол улсын илэгний өвчлөл 3 хавдар тутмын нэг нь илэгтэй холбоотой. Дэлхийд 6 дахин илэгний өвчлөл Улаанбаатар хотод байгаа. Гэтэл маш чухал салбар дээрээс байнгын нийслэлээс татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжилт авдаг. Энэ дээр бүр онцгой анхаарал хандуулж дотоод хяналт хийж илрүүлсэн нийслэлийн засаг даргын тамгын газарт баярлалаа гэж хэлмээр байна. Мөн нийслэлийн эрүүл мэндийн удирдлагуудад анхааруулж хэлэхэд яг энэ мэтчилэн маш олон асуудлуудыг илрүүлж ялангуяа энэ хувьдаа завшдаг татвар төлөгчдийн мөнгийг зориултын бусаар ашиглаж ашиг онжоо олдог энэ асуудлуудыг ер нь зэгцэнд нь оруулахгүй болохгүй нэ. Энэ эрүүл мэнд бүр хамгийн адгийн бизнес хийж байгаа салбар. Хүнийг өвтөхт нь мөнгө нэхэд байж идэг. Тэргээрээ бизнес хийж идэг. Ялангуяа одоо энэ эмнэлгийн байгууллага дээр нэн тэргуунд хүн ардаа боддог. Энэ асуудал дээр онцгой хяналт тавьдаг. Яаж тэр дотоод засаглалыг, яаж олон нийтийн хяналтыг шинжилж оруулах уу гэдэг дээр нийслэлийн эрүүл мэндийн дарга удирдлагууд манлайж ажиллана гэж найдаж байна. Урд урдны тэр бохирсон сүлжээ болсон бизнесийг задлах хэрэгтэй. Хуулийн нэлтийн байгууллага шилжүүлж өгөх хэрэгтэй. Хүний зовлон дээр бизнес хийж байгаа шүү. Энийг дараагийн юм дээр онцгой анхаараарай. Тэгээ нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарын хувьд энэ дээр хяналт тавьж ажиллах бололцоог нээж өгөөсэй гэж хүсэж байна.